дараагаар нь энэ нөхрөөсөө уламжил авсан зүйлийн төвжигдэх ёстой гэдэг. Тэр нь энэ доор биччихье. Тэр нь юу вэ гэхээр нэгээс басах нь К5 үрждэг нь Е-ийн хасах К5 хуваах нь нэгээс басах нь Е-ийн хасах К5 гэд ийм зүйлээр үржүүлж өгнө. Энэ хоёрын ялгуур маань 0-той тэнцүү байх ёстой гэсэн. Энэ гишүүний ялгуур маань 0-той тэнцүү байх ёстой. За тэр талаар бол энд бол бас ингээд тов тодорхой ингээд бичсэн байгаа. Тэгээ x-с 5-гаар авсан уламжлалыг тэгтээ тэнцвүүл хамгийн ихтэйг нь олно гэж байна. Энэ тэгштэглийг бодоод хариуг нь бичлээ гэж. За одоо энийг цааш нь бодох асуудал бас нэлээд хэцүү байж магадгүй. Гэтэ энд би бол одоо шууд бичье. За юу ч гэсэн энд Е-ийн хасах К5 гэдэг ингээд бичнэ. Тэгээд энэ хүртэрт байгаа юмыг ийш нь үржүүлээд өгөөд 0-той тэнцүү гэсэн зүйлийг л бодох гэж болохоор шууд үржүүлж өгөх явчих болно. B0-ийн квадратаас хасах нь G5 гуйх нь 1-ээс хасах Е-ийн хасах К5 хасах нь G гуйх нь К ийн квадрат тэгээ хасах нь нөгөө талдаа эднийг шууд бол бичнэ. G гуйх нь К G5 гуйх нь 1-ээс хасах Е-ийн хасах К5 хасах нь G K үрждэг нь энэ байна бас. 1-ээс хасах нь K5 үрждэг нь Е-ийн хасах K5 хуваах нь 1-ээс хасах нь Е-ийн хасах K5 тэнцүү 0 гэсэн ийм тэгштэл болно. За энийг бодох асуудал бас нэлээд амаргүй байгаа гэж болох юм. Энэ дээрээс юу болох вэ гэхээр B0-гийн квадрат гэдэг юм байна. Ер нь B0-гийн квадрат гэдэг юм байна тий. Энд одоо ингээ харъя. Ганцхан B0-од л 5 ороог байна тий. Бусд нь бүх газар нь K5 гэсэн юм орцсон баг. G ч гэсэн орцсон байгаа, K ч гэсэн орцсон байгаа. Ийм болохоор энэ дээрээс B0-гийн квадратыг бол олох амархан болов. За B0-гийн квадрат гэдэг бол ямар хүн байх вэ гэхээр энэ нөхдүүдийг яг хэвээрээ бичээд G гуйхан K G K5 1-ээс Е-ийн хасах K5 хасах нь G K үрждэг нь 1-ээс K5 үрждэг Е-ийн хасах K5 хуваах нь 1-ээс Е-ийн хасах K5 үрждэг нь юу вэ гэхээр Е-ийн K5 тэр нэмдэг нь энэ нөхөр G5 гуйх нь нэг дээр нэг нь 1-ээс хасдаг нь давчлаараа энэ алдчихлаа. 1-ээс хасдаг нь Е-ийн гэдэг ингээд явах хэрэгтэй байна. Е-ийн хасах K5 хасах G гуйх нь K-гийн квадрат гэсэн ийм зүйл болно. За үүнийг одоо арай жоохон хэлбэрчилж өгөх хэрэгтэй зүйлүүд бол харагдчихээн тийм үү? Яаж бодох ёстой вэ гэхээр юу ч гэсэн тийм ээ энэ K үрждэг нь 5 гинэ нэг ямар нэгэн альфа ч гэдэг юм уу? Тийм үсгээр тэмдэглэжтэй. Тэгээд явбал илүү одоо бидний хийх гэж байгаа зүйл маань илүү амар болох юм болов уу гэж. Нөгөө талаас хаана чарсан энд бол G гуйхан K гэдэг зүйлүүд энд байна. Тийм болохоор B0-гийн квадрат гэдэг маань юу вэ гэхээр G гуйхан K-гийн квадратыг хаалт нэмэн гаргаж өгөх нь бол ер нь зөв болов. Ингээ харах юм бол энэ дээрээс G гуйхан K хаалт нэмэн гаргаж учраас тэнд ямар юм өгөх вэ гэхээр K5 гуйхан 1-ээс Е-ийн хасах K5 хасах нь тэн дээрээс нэг болно. Үрждэг нь 1-ээс хасдаг нь K5 үрждэг нь Е-ийн хасах K5 хуваах нь 1-ээс Е-ийн хасах K5 үрждэг нь
Е-ийн К5 энэ дээрээс бас К5 гаргачаар К5 G-г бахан К-гийн квадратыг гаргацсан учраас ийм байх уу. За иймэрхүү хэлбэртэй болох баха. За ингээд харсан чинь те энд зарим нэг зүйлс бол нэлээд адармаатай юм шиг харагдчихээ болох юм. Энийг цааш нь яаж бодох ёстой юм бол гэдэг нь бол нэлээд хүнд байж байгаа жишээ. За түрүүний энэ альфаг хараад бичих юм бол B6-ийн квадрат гэдэг бол тийм ээ яах вэ гэхээр энийг нь одоо хаалтны хамгийн өмнө авчиж тавьчих. G-г бахан K-гийн квадрат. Ягаад гэвэл энэ зүйл дээр энэ зүйлийг нэмнэ гэдэг асуудал яригдж байгаа болохоор нэмэгдүүний барийг солиход ямар ч өөрчлөлт байхгүй байх хэрэгтэй. Альфаг бахан 1-ийн E-ийн хасах альфа хасах 1-ийн квадрат. Мөн. За дараачих нь ямар юм байх вэ гэхээр альфаг бахан 1-ийн E-ийн хасах альфа хасах 1 үүждэг нь. За одоо энийг жоохон бодолцох хэрэгтэй юм шиг байна. Яг үхээр тэр нөхөр дээр бол 1-ээс хасах альфа бахан 1-ээс E-ийн хасах альфа үүждэг нь E-ийн хасах альфа. Тэгэхээр энэ дээр нэг зүйлийг нэмээд өгөөд хасаад өгчих хэрэгтэй харагдаж байна л да. Тэр юу вэ гэхээр яг адилхан энэ альфаг бахан 1-ээс E-ийн хасах альфаг нэмж өгөөд хасаад өгч нэмэх нь хасах нь гэдэг. Мөн. Тэгээд энэний гадуур ахаад энэ байна. E-ийн альфа гэсэн. Тэгээ ингээ харсан чинь энд одоо бүлэглэх зүйлүүд гарч ирж байна. Энийг энүүнтэй бүлэглээд ингээ харах юм бол энэний яг эсрэг тэмдэгтээ авсан тэнд бичээстэй. Тэгээ энд квадраттай байна. Тэгэхээр энд квадрат орж ирж байна, тийм үү? Гэх мэтлэнгээр энийг цааш нь бодолтыг нь үргэлжлүүлээ явахад бол ямар тач бидний хүссэн хүлээгээд байгаа зарим нэг үр дүн бол гарч ирэх нь тодорхой баха. Энэ бас жоохон бүлэглэлт буруу болсон ч гэж болох юм. Энийг ер нь жоохон бүлэглэхтэй жоохон ахаад анхаарал бичих нь зүг юм шиг байна. Ямар үг гэхээр ийм хэлбэртэй байх ёстой болов уу гэж би бодож байна. Энийг ингэж бичээд нөгөөдг нь бол энийг ийш нь оруулаад өвчүүлээ явуучих хэрэгтэй юм байна. Нэмэх нь альфа бахан 1-ээс E-ийн хасах альфа хасах 1 ийг өвчтдөг нь. Одоо энийг өвчүүлээ явахаар E-ийн альфа зэрэгт хасах нь альфа бахан 1-ээс E-ийн хасах альфа. За тийм болно. Энэ нөхрийг E-ийн альфаар өвчүүлж байгаа учраас. За E болчлоо. Тэгэхээр одоо энэ дээр яах ёстой вэ гэхээр нэгийг нэмж өгөөд нэгийг хасаад очихсон дээр байна. За ингээ харсан чинь энэ гэдэг маань энд ингээ байж байна. Тэгсэн мөртлөө энэ хасах тэмдэгтэйгээр орж ирсэн байгаа учраас энэ үржүүрүүд ингээ хоорондоо устгах нэ. Тов тодорхой. Тэгэхээр B0 ямар болох вэ гэхэд B0-ийн квадратыг тэгвэл G-г бахан K-гийн квадратыг хаалтны бичээд одоо энэ нөхөр устдад алгахын юм чи одоо энийг үрждэг нь энэ хоёр л болдог. Тэгэхээр альфа бахан 1-ээс E-ийн хасах альфа хасах 1-ийг үрждэг нь E-ийн альфагаас хасах 1 гэсэн ийм хэлбэртэй болох нэ. За ийм хэлбэртэй боллоо. Энийг одоо улам дэлгэрэнгүй сайхан цааш нь бичиж саяны энэ
B0-ийн квадрат гэдэг бол G хуваах нь K үрждэг гэдэг. Альфа хуваах нь 1-ээс Y-ийн хасах альфа хасах нь 1-ийг үрждэг. Ямар хэмжээтэй байсан бэ гэхээр үрждэг нь Y-ийн альфагаас хасах нь 1. Y-ийн альфагаас хасах нь 1 гэсэн ийм хэлбэртэй болоо гараад ирснийг бид мэдж байгаа. За эндээ одоо энэ нөхрийг жоохон задлаа бичиж. Тэрний ямар явах вэ гэхээр B0-ийн квадрат тэнцүү G K үрждэг нь энэ нөхрийг жоохон бас задлаа бичгээр Y-ийн альфа зэрэгт Y хуваах нь Y-ийн альфа зэрэгтээс хасах нь 1 үрждэг нь Y-ийн альфагаас хасах нь 1 ийм хэлбэртэй байна. За энийг одоо гишүүн тус бүрээр нь үржүүлээд бичгээр B0-ийн квадрат гэдэг бол энд уучлаарай энийг алдсан байна. Энийг алдсан бас байна. G хуваах нь K-ийн квадратыг үрждэг. За энийг нэгээр үржүүлэхээр энэ нугаатнаа. Тэгээд альфа үрждэг Y-ийн альфа зэрэгт хасдаг нь Y-ийн альфа хасахын нэмэх нь 1 ийм хэлбэртэй болох. За энийг одоо ингээд бүр сайхан товчуулаад биччих юм бол G хуваах нь K-ийн квадратыг үрждэг. Альфагаас хасах нь 1-ийг үрждэг нь Y-ийн альфа зэрэгт нэмэх нь 1 гэсэн ийм хэлбэртэй болох нэ. За тэгэхээр B0 гэдэг нь бол энэс бол B0-ийн квадратаас язгуур авсан B0 байна гэх юм бол B0 гэдэг маань ямар зүйл вэ гэхээр G хуваах нь K үрждэг нь язгуур дор альфагаас хасах нь 1-ийг үрждэг нь Y-ийн альфа зэрэгт нэмэх нь 1 гэсэн. За эргүүлээд энэ альфа гэж юу тэмдэглэсэн бэ гэхээр бид нарт энэ K үржиhlэн 5-ыг бид нар альфа гэж тэмдэглэсэн болохоор эргүүлээд оруулаад бичих юм бол B0 гэдэг бол G хуваах нь K үрждэг нь язгуур дор K5-аас хасах нь 1-ийг үрждэг нь Y-ийн K5 нэмэх нь 1 гэсэн ийм хэлбэртэй тэгштгэл болон хуваарлаа. За энэ хариу маань одоо саяны миний бичсэн өгүүлэлт хаана байгаа вэ гэхээр 8 болж таарч байгаа. За ингээд бид одоо 8 тэгштэглээс рээр бол B0-ыг бол 5-гийн хэлбэрээр илэрхийлж боллоо. За ингээд одоо бидний нөгөө гол зорилго маань тий хамгийн хол тусах үнцгийг хэрхэн яаж олох вэ гэдэг асуудал байгаа. Тэгтэл хамгийн хол тусгай тэр анхны үнцэг гэдэг маань бол нөгөө талаасаа бол одоо уучлаарай сая энд бас нэг альфа гэдэг зүйл хэрэгэлсэн болохоор энд альфа гэж тэмдэглэж уучлаарай. За энэ жоохон алтаа гаргахтаа уучлаарай. За тэгээд энэ анхны үнцгийг энэ альфа гэж тэмдэглэж юм бол B0-ийг тэнцүү B0 синус альфа гэдэг энэ тэгштэглийг ашиглана гэж. Тэгээ энийг одоо яаж гаргах ёстой вэ гэхээр B0-ийн тухайд бол бид нар энд олцсон байгаа ямар утгатай байдлаар олцсон бэ гэхээр энэ 7 гэсэн энэ хэлбэрээр бол түрүүн бодоо гаргасан байна. Тэгэхээр энэ 7 8 2-оос бол ямар юм гарах вэ гэхээр 7 8 2-оос юу гарах вэ гэхээр нөгөө үнцэг байна. 7 тэгштэглийг 8 дугаагаад бичиж юм бол синус альфа бол олдох юм байна. Тэгэхээр одоо тэр 7 гэдэг тэгштгэл маань ямар юм байгаа вэ гэхээр энд өгөгдсөн байгаагаар бол G5 хуваах нь 1-ээс хасах нь Y-ийн хасах K5 хасах нь G хуваах нь K. Тэгээд энийг одоо саяны 8 тэгштэглээр олж ирсэн бета хуваагаар бичих хэрэгтэй. Тэгэхээр энд байна. 7 гэдэг тэгштгэл нь энэ байна. Одоо энийг бета хуваана гэдэг нь энд хуваана гэсэн үг. За ингээд бичих юм бол G хуваах нь K язгуур доор юу вэ гэхээр K5-аас хасах нь 1 үрждэг нь Y-ийн K5 нэмдэг нь 1 гэсэн ийм хэлбэртэй байна. За энэ дээдлийнхаагаа бас арай жоохон зэгцлээ биччих юм бол адилхан G хуваах K-гийн хаалт нэм гаргаад тэгээд эднэрийг бүгднгийн жоохон зэгцлээд нэг бичиж K5 1-ээс хасах нь Y-ийн хасах K5 хасах нь 1 хуваах нь G K хуваах нь язгуур доор K5-аас хасах нь 1-ийг үрждэг нь Y-ийн хасах K5 нэмдэг нь 1 гэсэн ийм хэлбэртэй болно.
За одоо энэ